боломжийн мөнгө өгдөг. Гэтэл эргээд энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь өөрөө амьдралд яаж идэвхтэй амьдрах вэ? Яаж одоо нийгэмд оролцоотой байх вэ гэдэг ч юм уу те. Иймэрхүү бодлогыг юусоо хийдэггүй те. Хийдгийн болов эсвэл тэрэн тусгагдчих явдаггүй ч юм тэргээ огтолдог ч юм уу. Тиймэрхүү байсан ирсэн. Яг энэ чиглэлээр жишээлбэл хоёрын хувьд ямар санаачлаг гаргаа те ажлуудыг хийж байгаа хийгэр төлөвлөж гин өөр. Энэ ч маш чухал зүйл шүү дээ одоо. За хүмүүсээ хөгжлийн бэрхшээлтэй болж эхэлснээс хойш өөрийгөө хүлээн зөвшөөрч чаддгүй ч юм уу тиймэрхүү нэг юм сэтгэл готрлын байдалтай болдгоо гэж. Та өөрөө яаж давж туулж ирсэн? Их хурал болдог ш танай их хурал болдог. Тэнд хүний цүнх болгоос тэр таны цүнх болгосон. Тийм миний цүнх. Бид яхаа явчихлаа энд нэг юм бүгд сайн үж орж ирэл. Энэ хажуудлын Невс кафегээ энд бас кафе нээж байгаа. Тэр өөдөө сайхан сая байсан. Тийм таарын сая ордог. Тэрнээс сэтгүүлчтэй юм цуглардаг нэг тийм чинь төвөрхөө юм болж байгаа. Тэсвэр таних нэг нөгөө Бацуур гишүүн хоолны сав гэлээ мэлээгээд. Тэр яг хоолны сав гэсэн юм уу? Тийм тэр чинь нөгөө заалан дээр миний ярьж байгаа хэсэг дээр нөгөө ингээ камер бүх юм байж байгаа болохоос нөгөө тал дээр юу ч байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр надад бол сонсогдоод байдаг. Тэгээд тэр хажууд нь зөндөө олон гишүү суудсан байгаад 2 3 ч хүн Бацуур гишүүн нэг чи дугаа агаа чи хүй дугаа бай гэж хэлжээж дугаалсан байхгүй. Дараа нь ярьцлага өгөөд өөрөө би тэгж хэлээгүй л гэдэг. Тийм энэ чи одоо сонгодог юм болчиход байна шүү дээ. Хүмүүс ингээд ярьчаад араас нь би яриаггүй би тэгээгүй гээл бүр юу ч болоогүй юм шиг тэгж худлаа ярьж бас. Тим юм бас байхаа. Тэгэхээр нөгөө хүлгүй байлаа гаргүй байлаа гэд хүмүүс төр заавал тэр хүмүүсийн хүний асуудал ярьдаг сэдвэн заавал хүл гарны өвчин зовлон биш шүү дээ. Нийгмийн эрүүл мэндийн төв асуудал байна. Нийгмийн халамжийн даатгалын, нийгмийн алжлын асуудлууд байна. Тийм. Тэгэхээр би өөрөө бол яг нийгмийн эрүүл мэндийн доктор, нийгмийн одоо ажиллаар бас мастер хамгаалсан юм баггүй. Тэгэхээр энэ чиглэлээр их сургууль зөндөө зааж ажиллаж байгаа. Олон нийтэд бас ажилласан. Тэгээд уул нь тэр тал дээр илүү фокуслж ингэж явмаар байдаг. Манайхнаас чи ер нь Израильд сураад ирсэн хүмүүс 12 хүн байгаа. 12 хүн. Яг биш ээ. Одоо миний төгссөн тэр нөгөө Хибрүү их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн магистраар бол 12 хүн байх хэрэгтэй хаа. 12 юм уу 13 хүн байгаа. Тэл Авив болон бусад сургуульд сурсан хүмүүс бас байдаг баха. Байдаг гэж магад. Гэхдээ 100 муу бол хүрэхгүй. За өнөөдөр манай студид улсын хурлын гишүүн Саран Чулуун оролцож байна. За танд урилга хүлээж аваад ирсэнд баярлалаа. За намайг сурж оролцуулж байгаад их баярлалаа. Ажил ихтэй байна. Ажил их байна. Жохон ороо бусгаа гэдэг үлээ тийм ээ. Улс төрийн нөхцөл байдал тийм ээ. За хоёулаа улс төрийн нөхцөл байдлаас эхлэхээр чи нэгэн улс төр гэдэг хэлсэн юм чинь тийм. Танаа нам одоо сүүлийн үеийн дүр зураг нь хоорондоо эвсээд их л айтайхан байгаа бололтой байх шиг байна шүү дээ. Намын дотоод уур амьсгал юу нэр вэ? За яг би хамгийн сүүлд нэг одоо ч 93 4 онцлог гэхэр чин 14 хоногийн өмнө би Америк руу явж олон улсын хуралд эрдэм шинжилгээний нэлтгэл тавихаар явсан. Тэгээд тэгингээ бас би хөл засварт орсон. Хөлөө хиймэл хөл маань хэсэг газраа эвдрээд жоохон хуурчаад тэрийг нэг жоохон босгож янзалчаад тэгээд ирсэн. Тэгээд тэр хооронд бол намын одоо эвлэрүүлэн зурчлах одоо баг маань ажиллаа хийсэн байна гэсэн. Тийм зөвшөлтслийн одоо ажиллаа хийсэн байлээ. Тэгээд би одоохондоо одоо намын гишүүдтэй нэг бүрчлэн уулзаад юу болов яасан гэдэг нарийн мэдээллийг бас яг үндэ аваагүй байна. Ирээд тэгээд урд шөнө нэрэл маргааш намын их хуралд оролцсон. Тэгэхээр яг тэр уур амьсгал нь одоо сүүлийн 2-7 хоног бол ямар шиг байгаа тухай бас яг нарийн одоо мэдрэгдэж байгаа юм бол надад алга. Зүгээр яг би одоо хоёр тал ингээ эвлэрэл гэдэг нэг ойлголт яриад байна шүү дээ. Эвлэрэх тухай ойлголт яриад байна тий. Тэгэхээр гэр бүлийн маргаан дээр ч гэсэн ер нь ингээд одоо найз нөхдийнх ч тэр ажил албан дээр ч гэсэн эвлэрэгч хоёр талууд эвлэрнэ гэдэг одоо утга санааг би юу гэж ойлгодог вэ гэхээр за миний талаас ийм буруу байсан байна, алдаа гарсан байна. За өөр чинь талаас ийм алдаа гарсан байна. Одоо зөрчил ч юм уу те. Энэн дээрээ
дараагийн удаа би ингэж анхаарья тий. Нөгөө талаас та бас ингэж анхаарна ч гэдэг юм уу. Тэгээд цаашдаа бид нар хамтран ажиллахын тулд энэ зөрчил ахиж үүсэхгүй байх үүднээс дараагийн удаа ингэж одоо ажиллаа явъя гэдэг нэг ийм тохиролцоо ч юм уу байх хэрэгтэй болов уу гэж бодоод байгаа байхгүй. Гэр бүл ч гэсэн ер нь тэгжл ер нь аль багс. Тэгэхээр тийм тохиролцоо энэ дотор маань одоо яригдсан юм уугүй юу гэдгийг бол би мэдэхгүй байна, сонсоогүй байна. Тэгэхээр тийм байсан болов уу гэж одоо найдаж байна. Тийм. Тэгээд хэрвээ тийм процесс болсон бол одоо окей тий болж байна. Хэрвээ тийм болоогүй за ингээд уучлалцгал та гэл тий. За одоо ямар хоёрын хооронд ингээд идэм байд ингээл нөгөө нэг ах トゥ хоёрын маргаан шиг тий одоо ингээл эсвэл нэг гэр бүлийн маргаан шиг хоёрын хооронд юм дээр одоо чи дугаа олчооч тий эсвэл чи ингээд уучлалт гэл гэтэл яг буруутай тэр нөгөө уучлагдах ёстой хүн нь өөрөөсөө асуудлаа олж харахгүйгээр сүртэйч мөртэйчгээ орхиод ивэл энэ бол хол явахгүй байхгүй. Ийм юм бол хол явахгүй. Тэгэхээр би нэг ийм боталтай сууж байна. Тийм харин ер нь нэг тиймэрхүү дүр зур харагдаад байгаа юм шүү. Одоо эвлэрсэн гэдэг нэрэн дор нэг нь ялаад дуусаад байгаа юм шүү. Нэр нэг тиймэрхүү дүр зураг харагдаж шүү дээ. Одоо яг хоёр тал болоод занданштар амар ёсглан гэдэг хоёр хүний фейс дээр те яг энэ хоёр хүний фейс дээр хоёр тал болж байгаа гэсэн. Ард нь мэдээж нөлөө бүх хүмүүс байсан. Энэ хоёр хүн ингээд фейсээр харахаар нэг нь ялаад нэг нь ялагдчихж байгаа юм шиг дүр зураг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр хэн ялаад хэн ялагдсныг мэдээж мэдчихэж байгаа те. Та бүгдийн одоо тал гэх юм уу юу гэх юм те. Та бүгдийн дуурж исэн тал чи ялагдчихлаа шүү дээ. Нэг тиймэрхүү дүр зур харагдаад шүү дээ. За миний нүдээр бол одоо нэг жил хагас Монгол Ардын намын гишүүн болж ажиллаж байгаа хүний хувьд те гишүүн хүний хувьд миний хувьд бол энэ дээр хоёр хувь хүний одоо дайн ялагдлахээс илүү энэ дээр зарчмын маргаанууд байсан. Зарчим болон үнэт зүйл харилцаа хандлага дээр юуг нэгдүгээр тавьдаг тухай одоо тэмцэл байсан гэсэн. Тэмцэл гэдэг юм одоо маргаан. За жишээлбэл одоо үе хоорондын асуудал гэж ярьж штэ тий. Өндөр бол үе хоорондын асуудал гэхээсээ илүү хувь хүний хүнтэй харилцаа арга барилууд, ажил явуулах арга барил, улсын төсөв, засгийн газарт одоо хийж байгаа ажлууд нь ард иргэд рүү чиглэхдээ юуг нэгдүгээр тавьж ийн тавихгүй байна. Юуг 3 дугаар тавиад байна те. Юуг 100 дугаар тавиад байгаа гэдэгтэй холбоотой зарчмын хувьд бид нар байр суурийн хувьд арай жоохон юм ялгаатай байсан учраас ингэж хоёр хуваагдсан гэдэг асуудал гарч байгаа хгүй. Миний хувьд бол тэгэхээр хүмүүс ингэж одоо 30 гишүүн гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр 30 гишүүн ингээд засгийн газрын эсрэг инглээ тэглээ гэл. Гэтэл тэнд би одоо жишээлбэл тэр нүүрс мөрсний асуудлыг мэдгүй. Надад өөрийн шалтгаан байгаа байхгүй. Тэгэхээр 30 хүн гэдэг чинь 30 өөр шалтгаантайгаар энд болох байна. Тэр 30 өөр шалтгаан дотор хамгийн давмгаалж байгаа шалтгаан юу вэ гэхээр зарчмын асуудлууд, хандлагын асуудлууд, юуг нэгдүгээр хоёрдугаар тавьж байгаа асуудал. Тэр дундаа хамгийн том асуудал нь бол мөрийн хөтөлбөрийн асуудал байхгүй. Бишвэл ялангуяа яагаад жагсаалтынхан голдуу 30 дээр орж ин гэхээр бид нар бол энэ дээр мөрийн хөтөлбөрийг барьж орсон. Монгол Ардын нам бол хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой ажиллаар 6 одоо мөрийн хөтөлбөрийн зорилго төвшүүлсэн байгаа. Тэр 6 зорилгын дагуу яг тэрийг ингээд сонгуул дээр нүүр царай болж ярьж дуурч орчхоод одоо араас нь тэрийг хэрэгжүүлэхийн араас бүтэн жил гараа хөцөлдөж байгаа байхгүй. За энэ юу болсон бэ? Энийг яасан бэ гэдэг. Тэгээ эхлээд ерөөхдөө ингээд за явах юм байна болж байгаа юм шиг байна гэсэн мөртл яг нөгөө тайлан болоод ирэхээрээ төсөв болоод ороод ирэхээрээ нөгөө амжилтууд маань ингээд замхарчаад байгаа учраас бид нар миний хувьд бол яг энийг шаардаж би маш олон удаа одоо нэхэл хатуу дагаж ингэж явсан гэсэн. Тэгээд зарим юм дээр бол үнэхээр одоо мөрийн хөтөлбөр гэдэг чинь хүний амлалт ч гэдэг. Одоо хоёулаа ингээ уулзаа за би ийм юм хийнэ гэж ярьчаад дараа нь болохоор за наадах чинь дараа нь болъё. За яах вэ? Наа чинь гой санаа юу шүү. Дараа нь лээгээд орхиод тахарч хүн олон давтагдаад тахарч хүний уур хөр шүү дээ. Тэгэхээр ер нь бол иймэрхүү асуудлууд байсан. За мөрийн хөтөлбөр бол маш чухал. За нөгөө талд бол сайн миний хэлсэн тэр харилцаа хандлагын асуудал байна. Улс төрийн зорилго бол байхгүй гэж хэлээд байна. Би бол өөрийгөө одоо туршлагатай улс төрч гэж хэлж чадахгүй шүү дээ. Яагаад гэвэл би их сургуульд одоо багшилж исэн их сургуулийн одоо судлаач багш хүн. Тэгэхээр яг тэр бодлого тэр одоо хэрэндээ хийж исэн бодлогоо хөтөлбөртөө дуурайд хамт оролцоо явж байгаа. Тэрийг хэрэгжүүлэх гэж явж байгаа ийм л хүн. Иргэдийн төлөөлөл. Багш нарын төлөөлөл. Тэгэхээр улс төрийн хувьд одоо юу гэдгийг
ер нь бол улс төр гэдэг миний бодлоор төлөөлөл гэж үздэг байгаа. Гэтэл төлөөллийнхөө хувьд би нөгөө амлсан юм л хийх яваад байгаа байхгүй юу? Үгүй одоо ингэж ярьсан чи энийг хийгээ явъя л гэж араас нь хөдөлтөд байгаа. Гэтэл тэр ажил маань өнөөдөр ингэж намайг ярихаар гэж сонсож байгаа мөртлөө яг ингэж цаасан дээр бухаараа алга болоод тахаар чинь хүмүүс буцаагаад асуух нь зөв шүү дээ иргэд. Чи юу ийсэн? Та нар юу ийсэн? Танаа нам юу ийсэн гэдэг асуулт зөв байхгүй. Нөгөө талд 100 жил болсон нам гэж байгаа шүү дээ. Гэхдээ 100 жил болсон нам. За дээрэс нь сүүлийн бараг 8 жил байна уу те? Бид нар сангийн сайдын ганц л хүнийг харж байгаа шүү дээ. Яг засгийн солиотууд сайдэр ерхий сайдын солиотууд гэсэн ч гэсэн сангийн амны бүрэлдэхүүн хэврэл байгаа байхгүй. Одоо дотроо л одоо тэр хүн нь одоо нөгөө дүрэн чивээрээ биеийн чивээрээ ухамсарын чивээрээ нэг л хүн тэнд сууж байгаа. Гэтэл тэр хүн дээр надаас өмнө зөндөө олон хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой зөндөө санал тэр яамдууд дээр ирсэн байхад тэрийг хэрэгжүүлээгүй ингээд хэдэн жил болсон байгаа байхгүй. Тэгээ сонсоол өнгөрдөг. Тэгэхээр энэ дээр бол миний бодлоор манлайлал юусоо үзүүлээгүй байна. Огт юмнууд хийгээгүй. Тэгэнгүүтээ одоо улсын хурлын гишүүнтэй болсон. Та нар одоо ингээ гишүүнтэй болсон. Одоо та нар мань энэ дээр дуураараа яриараа гэл те. Гэхдээ ажил хийхгүй бол дуурайд ямар хэрэг байгаа юм бэ? Энд чинь хүнийг ингээ төвчээрэн барж байгаа байхгүй. Ажил үйлдэл болохгүй юм дээр дуурайх ямар ч шаардлага байхгүй. Худлаа ярьсан болж шүү дээ. Тэгж хүнд худлаа ярихыг би хүсэхгүй байхгүй. Тийм болохоор хариуцлага нэхэж чадах миний хамгийн эцсийн одоо үйлдэл бол энэ ажиллаж чадахгүй хүмүүсийг ажиллаас нь болиулъя гэдэг дээр л нэгдэх явдал байсан. Тэр нь тэр 31 болж одоо зурагдсан тэр ажилд одоо оролцсон байна л. Одоо цаашдаа жишээлбэл янз бүрийн байдлаар дахиад ингээ хуваагдвал та энэ 31-ийг байх уу? Яг уу мэдээж хэрэг бас нэг юм байгаа. Хүн болгонд өөрийн гэсэн нэг үнэт зүйл зорилго байгаа даа. Миний хувьд бол 20 жил өөрийнхөө боловсролд хөрөнгө оруулалт хийж маш их сурч ажилласан. Одоо гудамжинд бас их ажилласан. Олон нийтийн ажил бас хийсэн. За энийг бодлого болгочихгоо явъя гэсэн нэгдүгээр одоо зорилго байгаа. Энэ 4 жилийн хугацаанд за одоо 1 жил өнгөрцөн. За энийг хийчихье гэж бодлого болгоо хийчихье гэж одоо орсон. Энийг дэмжсэн нам бол Монгол Ардын нам. Монгол Ардын намын хувьд бол өөрөө социал демократ үзэлтэй тэр үзэл нь нийгмийн ажлын одоо мэрэгжлийн зарчимтай хамгийн их нийцдэг байхгүй. Маш их нийцдэг ийм одоо үзэл баримталтай. Тэгэхээр би энэ үзэл баримтлалаа дагаж би өөрийн гэсэн нэг юм бусдын төлөөх гэдэг нэг үнэт зүйл ингэртэ тэрвэрэд би энэ намд ингээд яваад орж байгаа тий. За хамтраад ажиллая гэдэг. Тэгэхээр энэ юмаа нэгдүгээр жоохон дээр тавиад тэр дунд нь одоо үүсч болох зарим нэг жижигхэн зөрчлүүдийг жоохон хойш нь ингэж тавьж агаад зорилгодоо хүрэхийн тулд одоо цаашдаа бол нэг зүтгэд үзье гэж бодож байгаа. Гэхдээ энэ дотор зарчмын хувь цаанал нийлэхгүй асуудал гарвал би хин нэгний тал гэхээс л өөрийнхөө тал цоснож бодож байгаа юм. Надад бас тал байгаа шүү дээ. Саран чулууны тал гэж юм байж болно өстой тий. Яагаад заавал оюун эрдний тал эсвэл одоо юу гэдгийг занаа шатар ерхий сайдын тал гэж саран чулууны өөрийн тал гэдэг нэг тал байгаад би энэ дэр ийм зарчимтай байна. Та нар хүний эрхийн асуудал дээр ингэж байна гэдэг дээр хамгаалаад зогсох хэрэг гарвал зогсгол баг. Тэр үед натаа санал нэг байгаа хүмүүс тэр талд ороо явал ингээл явхалаа. Тэгэхээр энэ улс төр ер нь нэг ийм л юм шиг байгаа. Ингээл дотроо ингээл хувраал янз бүрийн талд ороод ингээл нөгөө асуудлаас хамаарал. Тэгээд анх тэгжсэн шүү дээ. Энэ улс төрийн ажилд ороход хүмүүс найз гэж байхгүй гэл дайсан гэж байхгүй. Зөвхөн одоо ажил эрх ашиг гэж байдаг гэдэг тэгсэн бодвол тэр нь одоо явах хаа. Гэхдээ би зорилгынхаа өрөнд нэг одоо сайн мөрөөдвөл нэг 4 хууль байна. За бүр чадахгүй бол нэг 2 хуулийг өргөн бариад тий батлуулчих юм бол бас болж байна. Тэгэхээр одоо энэ хуулийг дэмжих гэл баахан гişүүдийг би ингээл дэмжөөч гаруусаа зуруулаа явна. Энд чинь энийг тал болчих жоох байхгүй. Тэгэхээр энэ тал гэдэг ойлголтоор бид нар бол төр зурих уу? Ер нь ихэнх нь төр зураа шинжтэй. Сая намын их хурл боллоо. 31-р их хурл их сүрд үйлэнтэйгээр 3 өдрийн хугацаатай боллоо. Танаа нам шин дарахтаа боллоо. Учрал гэж тийм ээ. Энэ шин дарахтаа та хэр сэтгэл хангалуун байгаа. Яг уу би учрлыг одоо бид нар GCI Grant гэж байгууллагад гэсэн GCI дээр байхаас мэдэн. Тэгээд GCI бол залуучуудын нэлийн идэвхтэй нэгдэл байгаа. Тэгээд тэн дээр миний хувьд GCI-ийн тэр нэг Top Outstanding Young Person гэдэг шагналыг 14-нд авч ирсэн. Тэгээд тэр шагналынхаа дараа нэлийн явж хагаад 4 жилийн өмнө Grant гэдэг салбарт найзуудыгаа дагаж орсон чинь тэр салбарыг одоо учрал бас үүсгэн байгуулсан байсан. Тэгээд анх танилцчихсан. Тэр үед
нэлээд идэвхтэй байж байгаад гинт эрүүл мэндийн асуудлаар яваад ингээд буцаж ирсэн. Тэгэхээр хувь хүнийхэн талаас бол нэг иймэрхүү хэмжээний бол мэддэг. Зүгээр сая бол надад онцолж зүгээр намын даргын илтгэл дээр юу илүү би онцлсан бэ гэхээр сая намын одоо даргын илтгэл болон намын хурлаар хоёр чухал зүйлийг одоо онцолж тайлбарлаж одоо хүмүүст би ч гэсэн хүргэсэн байгаа юм л да. Тэр нь юу вэ гэхээр түүхэндээ анх удаа манайх эмэгтэйчүүдийн квотыг 40 хүргэсэн байгаа. Тэгэхээр удирдах зөвлөлийн гишүүдээс 15% 40 те ер нь цаашдаа ингээд бүх энэ бүтэц бүрэлдэхүүндээ 40% квотыг барихаар болж байгаа. Эмэгтэйчүүдийн оролцоо өндөр газар хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоо дагаж өндөр болдог ийм жамтай байхгүй. Тэгэхээр тэр утгаараа би маш одоо талархаж байгаа. За нөгөө талд 4E гэдэг ийм одоо бодлогын зарчмыг танилцуулсан. Тэр дотор нь хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог нэмэгдүүлэх дээр анхаарна гэсэн ийм зорилго төвшүүлсэн байлээ. Тэгээ тэр хүрээнд бол намд иргэдээ ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог дэмжихтэй холбоотой бодит үйлдэл хийя. Тэгээд бүх бүтэц, бүх бүрэлдэхүүн, бүх үйл ажиллагаанда энэ хүмүүсийн оролцоог оруулъя гэдэг зорилгоо дөрөндөө бас оролцсон байна. Монгол Ардын намын дөрвөн бол одоо хууль шүү дээ. Тэгэхээр тэрэндээ энэ зүйлүүдийг оруулсан байгаа нь бол надад одоо энэ удаад бол маш онцлмоор тэ айгу таалархмаар. Одоо хамгийн гол нь хэрэгжүүлэхэд бол араас нь явах бас ажил үлдэж байгаа надад. Тэгэхээр зөвхөн би гэхгүй бусад гишүүдэд мэдлэгжүүлж агаад натаа хамт санаа бодол хэлдэг олон гишүүд байгаа. Тэдэртэйгээ хамт энийг хэрэгжүүлэхийн тулд ажиллана. Тэгэхээр энэ талаас аваад үзвэл бас болж байна. Тэрнээс одоо өөр юу гэдгийг энээс цаад асуудлуудыг л би яг үнийг л бас сайн мэдэхгүй байна. Одоо дүгнж хэлэх бол болоог байхгүй миний хувьд бол сайн мэдэхгүй гэсэн. За та одоо гишүүн болоод жил хагас болчлаа тийм ээ. Ер нь хэр байдаг юм бэ? Одоо жишээлбэл танах түрүүн ярьлаа шүү дээ 100 жилийн түүхтэй нам гэдэг. Танахаас одоо 2 3 дахь ч юм уу 4 дахь ч юм уу улсын хурлд сууж байгаа гишүүд зөндөө байгаа. Нам дотор ч гэсэн олон жил намаар явсан хүмүүс байгаа. Тэгэхээр шинэ гишүүдэд ер нь хэр байд юм бэ? Хэр үзэл бодлыг сонсд юм бэ? Тойргоосоо гадуур байлгаад байна уу? Ер нь тойрог руу н ороход хэр амар байд юм бэ? За яг уу даваа суултал аль нь л байд юм бэ тий. За олон жил одоо юу гэдгийг намаар явцсан эсвэл яг ингээд одоо өмнө нь гишүүн байсан улс төрд одоо олон жил явцсан хүмүүсийн хувьд бол альва асуудлыг харж байгаа нь нэлийн өргөн утгаар ингээд өргөн агуулгаараас харж байна. За заримдаа энэ нь ямар сул талыг үүсгэж байна гэхээр жижиг асуудлыг заримдаа орхитуулчт юм байна. Гэтэл би чагсаалтаас нөгөө талдаа зүгээр л их сургуулийн багшийн одоо төлөөл болоо орж байгаа тий. Тэгээд дээрэс нь хөгжлийн бэрхшээлийн хүний асуудлууд ярьж байгаа. Тэгэхээр хитрхий нөгөө нэг өргөн асуудлаар юмыг хараад хитрхий наадах чи ингээл болох чинь тэгэл болох чинь гэдэг хандлага нь өөрөө заримдаа айгүй хүний эрхийн мэдрэмжгүй харагддаг асуудлууд бас их байт юм байна. За тэгээ тэрийг яг л нөхөх гэж одоо чагсаалтын хувьд дугарч ингэж оролцож ингэж явхлаар заримдаа тэр асуудлуудыг маань чухал биш юм шиг ингэж хандах хандлагууд бас байгаад байна. За нөгөө талд болохоор яг тойрогтой байх одоо тойрогын гишүүдийн хувьд бол бүх асуудал дээр оролцож байна. Одоо тэр тойрогт амьдарч байгаа тэр 10 20 мянга гэдэг юм уу 100 мянга хүний эрүүл мэндийн асуудлыг ч анхаарах юм байна. Тэгэл одоо орчинч байх юм байна. Ерөөсөө анхаарахгүй асуудал ерөөсөө байхгүй. Гэтэл жагсаалт яхны хувьд бол яг би жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлуудаа, нийгмийн одоо халамж хамгааллын асуудлууд, нийгмийн эрүүл мэнд гэх зэрэгээр өөрөө бас илүү нөгөө мэрэгжлийнхаа хүрээгээр, сэдвийнхаа хүрээгээр илүү ингээд нарийсаад ингээд явж байгаа. Тэгэхээр миний хүндэт байгаа асуудал болохоор илүү жоохон улс орны шинжтэй ийм асуудлууд руу анхаарад бодлогын шинжтэй нөгөө талаас нь мөрийн хөтөлбөр ярьсан тийм. Мөрийн хөтөлбөрийг хөөж ингэж явж байгаа байхгүй. Гэтэл тойргийн гишүүдийн хувьд болохоор мөрийн хөтөлбөрийг бүгднгийн тэгтээ өөрийнх нь тойрогтой хамаатай түнд гэхээр тэдний хувьд арай ачаалал нь арай их юм байна гэж бас харсан. Тэр утгаараа тэр хүмүүс төр одоо ирж байгаа тэр нэг улс төрийн хариуцлага ч юм уу өндөрч байдаг юм уу. Дээрэс нь одоо цаг зав нь илүү бага, бүх юм нь илүү шахуу ингэж байгаа юм болов уу гэж ер нь одоо харахад бол гэж харагдаад байгаа л да. Нөгөө талд тэд нар бас нэгэн цагт бас шинэ гишүүд байсан тий. Одоо шинээр бүгдээр анханасаа ингээл нөгөө бид нар төрөхтөл юм байгаагүй гэдэг шиг тэр хүмүүс ч гэсэн анх улс төрд орохдоо ямар байсан бэлээ тий. Ямар он цагийг туулаад юуны ард гарсан гэдгээ өөртөө бас өөртөөх нь түүх байгаа. Тэгсэн мөртлөө чагсаалтын гишүүдээс болохоор яг тэр хэмжээнийхээ бас нэг юм шаардлага тавьж байгаа санагдсан байхгүй. Яагаад ийм зэргийн юм мэддэггүй ч гэдэг юм уу? Яагаад энэ зэргийн юм дэр
нэг юм мөндөр юм юу тавьсан, шаардлага тавьсан. Тэгээ тэр шалгууртаа заримдаа хөрөхгүй болохоор шүүмжлэх юм хандлагуудас гарч байгаа. Яагаад нэмдэггүй юм бэ? Тэгэхээр хэрвээ би тэрийг мэдж байгаа юм бол адилхан 2 3 дахь сонгогдсон удаан байсан гишүүнээс ялгаагүй болчихсон. Тэгэхээр энэ ялгаатай байдлыг ойлгох хэрэгтэй. Миний хувьд бол жишээлбэл би тэр одоо туршлагатай гишүүдийг ойлгоод энэ хүн чинь ийм асуудалтай ингээд ойлгоод хүндэтгээд бүх мэдээллүүд нь хараад хуваалцаад ингэдэг шүү тэгдэг шүү гэд өөрийнх нь хийж байгаа ажил дээр очиж хань болоод ингээд зогсож явахад эсэргээрээ чагсаалтын гишүүдийнхаа үйл ажиллагаан дээр босод гишүүдийн оролцоод яг тэрэн шиг хэмжээний бас биш байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь өөрөө нөгөө хандлагын асуудлыг гаргаж ирж байгаа тий. За нөгөө талд болохоор иргэд ер нь одоо өөрсдөө бол хамгийн сайн мэддэг нь тойрон гишүүдээ мэдчихээн тий. За маа тойргоос энэ гарсан энэ хүн юм хийж байгаа. Миний амьдралтай холбоотой, миний амьдрдаг хороо, миний амьдрдаг дүүрэгтэй холбоотойгоор энэ асуудлыг шийдсэн үгээд нөө тойрон гишүүдэд харж идэг болохоос чагсаалтаар гарч байгаа гишүүд юу хийж байгааг бас тэр болгон харддаг юм байна. Иргэд өөрсдөө. Тэр утгаараа чагсаалтынхаа хийж байгаа ажлыг илүү нөгөө мөрийн хөтөлбөр өргөн өрөөний юмнуудыг чинь өөрийнхөө амьдралдаа одоо буулгаж харахгүй байгаа учраас тэр яг юу гэдэг гэдэг ийм ойлголт гарч байгаа. Тэгээ энэ дунд уул нь хамгийн зөв одоо холболтыг хийж болох байсан хүмүүс л тойрон гишүүд байхгүй. Тойрон гишүүд өөрсдөө за манай одоо тойрог дээр миний хувьд л энэ асуудал байгаа. Манай намын жагсаалтаас ийм хүмүүс ажиллаж байгаа. Бид нар энэ дээр чи ингэ шүү гэдэг холболтыг хийгээд явсан бол өнөөдрийн бас энэ том зөрчил бас үүсэхгүй ч байхаас мэж магадгүй. Жагсаалт тойрог гэж ер нь олон нийтч тэр парламентын ордонд ч тэр ялгаад байна л гэж бодож байна. Тийм тэр чин саяны одоо миний ярьж байгаас болж байгаа хгүй. За нөгөө тал жишээлбэл бас нэг ёс суртахууны асуудлууд байна тий. Мэдээж хэрэг тэр хүн тэр тойрогт олон жил болцсон, олон ажил хийцэн. Иргэдтэй ингэ танигдсан байхад нь бид нар урдуур нь явж очивол тий. За би тэр тойрог дээр очиод ийм авалцт хийлээ энэ төр гэдэг нь бидний хувьд айгүй ёс зүг. Миний хувьд л ёс зүг. Тэгэхээр би заавал тухайн тойрогоос сонгогдсон гишүүнтэй уулзчиж, ярилцчиж, хоёул танаа тэр авд нэг тийм хүмүүс байна гинэ тий. Ингэж уулзах уу гэдэг ийм л яриагаар өнөөдрийн хүртэл зарим нэг уулзтууд хийж ирсэн байхгүй. Тэгэхээр энийг бид нар бас одоо сайн ингэж харах хэрэгтэй энэ ялгаатай байдлыг. Тэгэхгүй бол ингээд одоо намын жагсаалтын дээгүүр бичигдсэн юм чинь бүгдийг хийдэг байх хэвээр мундаг байх хэвээр гэдэг хүлээлттэй тэгвэл өөртөө эхлээд энэ хүмүүс нь энийг хийнэ гэдэг ялгаж эхлээд бас ажил үүргийн ялгаан дээр бид нэр яг туршлага л да тийм ч анхны парламентаар аргагүй. Тэгэхээр нь бол энэ дээр бол бид нар жоохон зохион байгуулалтын хувьд жоохон ийм юм болчихоо гэж бодод байгаа. Энэ нь ингээд явсаар агаад энэ одоо бас хуваагдалт бас нөлөөлсөн гэж би бодож байгаа байхгүй. Та гишүүн болсноос хойш 2 дахь төсөв дээр ажиллаад саналаа өглөө тийм ээ. Өнгөрсөн жилийн төсөв буцаад эргээд тийм 4 удаа тийм их асуудалтай болсон. Энэ жилийн төсөв хаачч тэгээд нэг цагийн тулсан ч гэсэн батлагдчих шиг боллоо тийм ээ. Өөрийнхөө оруулж исэн санал ч юм уу тиймэрхүү зүйл ер нь хэр тусгаж чадав? 8 сард төсөв дээр эхний удаагийн төсөв дээр оролцоход бол яг үнэндээ айгүйх цаганд тулгаж ирд юм байна. Тэгээ нэлийн зузаан материал ирэхээр бид нар ингээд тэрийг уншчихсан амжихгүй тий. За тэгээд их сайн оруулж чадаагүй. Тэгээ тэрнээсээ үүдээд хавраас эхлээд ер нь бол дараагийн удаа дээр ингэж оролцох хэрэгтэй мэн гэдэг юм бэлтгэлүүд нэлээ хийсэн. Тэгээ бүтэн жил судалгааны нэлээ хийж агаад 8 сард улсын төсөв ба хөгжлийн бэрхшээл гэд хэлэлцүүлэг хийсэн. За тэр хилцүүлгийн үеэр бол бид нэлээ олон саналуудаа бүх ямдуудаа оруулж одоо тусгасан гэсэн үг. За миний хувьд анх удаа энэ жилийн төсөвдөр бол харьцангуй амжилттай гэж би одоо өөртөө дүгнээд байгаа юм л. Тэрний үе гэхээр Монгол улс анх удаа 8.3 тэрбум төгрөгөөр улсын төсөвдөд тусгаж байгаад одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ оншилдог ийм аппаратуудыг авахар болсон. 4 том эмнэлэгтээ худалдаж авахар болсон гэсэн үг. Тэр бол яг цэвэр одоо бидний өмнөх одоо хугацаанд хийсэн ажлын үр шим байгаа байхгүй. Эцэг эхчүүдийн лобби байсан, өмнөх өчнөө олон жилийн ярьсан юмнуудыг анх удаа биелэл болгож энэ жилийн төсөвд оруулсан. За хоёрт Монгол улсад төрийн өмчийн маш олон компаниуд байдаг. 100 гаруй одоо компаниуд байгаа. Ямар ашигтай, алдагдaltaй байдаг нас мэддэхгүй те. За тэр дунд ганцхан улсын хэмжээнд ганцхан компани төрийн өмчийн одоо газар байгаа нь болохоор хараа хүчтэй үйлдвэр сургалтын төв байгаа. Тэднийх бол олон жил ингээд ашигчгүй юу ч байдгүй ингээд яваад идэг нэг ийм байгууллагыг бид нар энэ одоо удаагийн парламентаар анх удаа тоног төхөөрөмжөнд бүрэн шинжилээд эргэлтийн хөрөнгөнд бүрэн одоо авч агаад үйлдвэрийг одоо ашиглалтанд оруулж ингэж ажиллаж байгаа гэсэн үг.
Тэгэхээр энэ дээр бол одоогийн бас энэ сайд, өмнөх сайд нарын оролцоо маш их байсан. За мэдээж миний хувьд одоо нэлээд төлхөө оролцож ингэж ажилласан. За ингээд бодохоор яг гардан одоо хүмүүс нөгөө мөнгөний дүнг сонсох гэдэг те. Тэгэхээр яг гардан ажилласан гэвэл нэг 10 орчим тэрбум төгрөгийн шийдвэрүүдийг бас энэ төсөв дээр илүү бодлогын хэмжээнд ингэж тусгуулсан гэсэн үг. Баясгалан гишүүн болон одоо босод 44 гишүүн. За тэр донд миний бие бас байгаад бид нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн энэ халамжаас авдаг мөнгөн дүнг нэмэх одоо аян нэлээд явуулсан. Тэгээ энэтэй холбоотойгоор маш бага одоо 19 мянган төгрөг нэмэгдэх байсан нэг 80 мянга болж 4 дахин нэмэгдэж жоохон одоо агсан гэсэн. Тэгэхээр яг одоо хэмжигдэж болох оролцоо бол энэ байгаа. За хэмжигдэхгүйгээр улсын төсөв чинь дагаад нөгөө үйл ажиллагааны төлөвөөс ирдэг. Тэр дотор Монгол улс одоо анх удаа гэх юм уу баг статистикийн одоо хүн амын тооллогон дээрээ хөгжлөмжлөлийн хүмүүсийн талаар судалгаа нэлээд төлөвөө оруулахар болж байгаа. За дээрэс нь одоо гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа хөгжлөмжлөлийн хүний газар гэж байдаг. Тэр газар ингээ Монголд 6 аймагт нэг байгаад төв нь хотод байдаг байхгүй. Тэд нар хүн ингээд яваад орохоор одоо хаанаас ямар үйлчлэгээ авах уу гэдэг тэр үйлчлэгээний зураглалын асуудал дээр шинжилсэн юмнуудыг бас хийж байгаа. Гэх мэтэр мөнгөн болон мөнгөн бусаар улсын төсөв төлөвлөгөөнд нэг нэлийн эдийн ажлууд бас оруулсан. Тэгэхээр яг энийгээ хэрвээ болж ийн гэж үзвэл одоо за яах вэ л гэж бодоо. Зөв өөрөө өөртөө бол би голоол байгаа л та. Өшөө төлөвлөгөөнүүд болно байсан. Тэгээд бас чадаагүй л дээ. Манайх одоо энэ жил өнгөрсөн парламентаас та бүгдийн сонгогдсон парламентаас эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийг жагсаалтаар оруулж ирсэн тийм ээ. Аль аль намууд оруулж ирсэн. Тэгээ ингээд баясгалан болон та сонгогдсон. Түүнээс өмнө бид нэр юу гэж харж юу чиглүүлж явж исэн бэхээр энэ бодлого нь халамжлах ёстой л гэдэг ийм бодлогоор явж исэн. Одоо жишээлбэл нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн байвал тэрийг нэг сард 392 мянга л хэдлээ. 302 мянга. 302 мянга лөө. Тэр чинь нөө асран хамгаалах шиг юм шиг лөө. Ер нь бол хөдөлмөрийн үйлсний доод хэмжээнд хүрэхгүй байгаа гэсэн үг тэгэхээр. За тэгээ нэг мөнгөнд дүн тавьж өгöd халамжлал гэдэг сард за яг хөө тэр ингээд амьдралтны хөрөлцөөрөлцөөгөө ч гэсэн халамжийн мөнгө өгöd иддэг. Гэтэл эргээд энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь өөрөө амьдралд яаж идэвхтэй амьдрах вэ? Яаж одоо нийгэмд оролцоотой байх вэ гэдэг ч юм уу те. Иймэрхүү бодлогыг ерөөсөө хийдэггүй тий. Хийдгийн болов эсвэл тэрэн тусгагдчих явдаггүй ч юм тэрийг орхитуулдаг ч юм уу. Тиймэрхүү байсан ирсэн. Тэг яг энэ чиглэлээр жишээлбэл тойрын хувьд ямар санал санаачлаг гаргаа тий ажлуудыг хийж байгаа хийгээр төлөвлөж гин өөр. Энд чинь маш чухал зүйл шүү дээ одоо. За хүний амьдрал нэг юм одоо ууг ашуу тохиолддог тий. За хин нэг нь одоо нас барах эсвэл одоо осолд орох эсвэл одоо хүн дээр өвдөх одоо янз бүрийн асуудлаас үүдээ. Тэнгүүд энээс амьд үлдсэн гэдэг юм да. Тэр хүмүүс л өнөөдөр нэг төрлийн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа гэсэн үг. За тэгэхээр бид нар ингээд одоо чи төлөвлөлтгүй ингээл за дараа 5 жилийн дараа нэг хавтраар өвдөндөө гэж чи төлөвлөх үү? Төлөвлөхгүй шүү дээ бид нар те. Тэгэхээр бид нар хизээж тэгж төлөвлөхгүй мөртлөө хүн хүсээгүйгээр амьдрал нь гинтийн юм болоод өнөөдөр ийм байдал орчдөг. Тэгэхээр хүнд бол сэтгэл зүйн хувьд ийм одоо шилжилт хийж тэрэндээ бэлдэж амжидаггүй учраас дандаа шоконд орчдөг. За тэгээд тэрийг бол ингээд судалгаан дээр юу гэж үзэж чинь гэхээр хүн өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг хүлээн зөвшөөрч нийгмийн амьдралд оролцохын тулд за би үнэхээр нэг хүлгүүн байна аа. Би удаан явдаг юм байна аа. За би бол нэг гаргуун байна ч гэдэг юм уу те. Өөрийгөө хүлээн зөвшөөрөөд за тэгвэл би одоо байгаа энэ гараараа энэ хөлөөрөө ингэж сураад, ингэж ажиллаад одоо юу гэдэг хүүхдтэй бол би хүүхдээ ингэж хооллоод гэдэг тэр шийдвэрийг гаргах хүртэл сэтгэл зүйн хувьд хүн болгон янз бүрийн замыг тулдаг. Эхлээд одоо үгүйсэх нь, зарим нь уурлна, зарим нь бухимдна, тэгээ сэтгэл готролд автна. Эвлэрч хүлээн зөвшөөрж байгаа хүмүүс маш цөөхөн байгаа. Эвлэрнэ гэдэг нь тэр хөл гарнаас ичгөө болоо. За би сурыг, би ажилд оръё, би идэвхтэй болъё гэдэг ингэ явдаг байхгүй. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа болохоор биднэрт ийм шилжилтийн ийм хөтөлбөр бас хэрэгтэй байгаа. Сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй байгаа. Бид нар ингээл одоо нэг хоёр хос уурж байгаа салхац хүртэл ямар хэцүү байдаг вүлээ те. Ингээд тэрэндээ эвлэрч чадахгүй буу юм болдог гэсэн. Хуучин зураг хараал, гансраал, гуйнаал дуугаад таньдаг багт уурчсэн дуугаа сонсвол хямардаг шиг хүлдөө байхдаа алхажсэн тэр зам өмсдөг байсан хувц сунар те. Ингээд олон зүйлээс болоод хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон хүнд бол ийм
сэтгэл зүйн нэг юм одоо хямралтай үе байт. Тэгээ тэрэндээ зарим хүмүүс эвлэрч амжихгүй олон 10 жилээр гацчихсан байдаг. За тэгвэл гэр бүлийн гишүүд нь бас адилхан. За хизээч одоо юу гэдгийг ээжигээ ч юм уу аавыгаа хоёр хөлгөөр харж үзээгүй хүүхэд гинт нэг өдөр осолд орсныхан дараа аав ээжигээ харахаар ингээд хүлээж авч чаддгүй. Дотроо ингээд нэг бол үгүйсгээд, нэг бол уурлаад, нэг бол гутраад ингээд явддаг. Тэгээ тэрэн дээр ямар нэгэн юм одоо үйлчилгээ авахгүй л бол ихэвчлэн тийм дотроо хүн ингээд одоо бугшраад тэгээд нийгмийн амьдралд би оролцохгүй, би сургууль зурхаа боллоо, би найзуудтайгаа уулзгаа боллоо, би ажил хийхэ боллоо гэд ингээ өөрийгөө бас тусгаарладаг юм болдог байхгүй. За тэгэхээр энэ дээр манай дээр яагаад энэ одоо өөрөө ч асууж байгаа асуудал байгаа гэхээр бид нар тэр шилжилтийн хугацааг нэгдүгээр анзаарахгүйгээр тэр сэтгэл зүйн одоо нөхцөлийг нь тооцохгүйгээр зүгээр л нэг байшингийнхаа одоо байгууллагын замыг налуу болгочоод за одоо ажилд оролдоо гэж асуугаад байгаа байхгүй. Гэтэл би өнөөдөр тэр зам миний сэтгэл санаа бэлэн болоогүй би сэтгэл санааны дотроо өөрийгөө тэрэгцэртэй амьдрнаа гэдгийг хүлээн зөвшөөрч чадаагүй байгаа хүн надад тэр налуу байна уу шатгүй байна уу хамаагүй би ер нь тийшээ явах ч хүсэхгүй байхгүй. Тэгэхээр манад ийм бодлого хэрэгтэй байгаа. Тэгээд энийг хэн хийдэг вэ гэхээр нийгмийн ажилтнууд хийдэг юм. Нийгмийн ажлын мэргэжлийн хүмүүс одоо ингээд чадваржуулах сургалт, дэмжих бүлгийн уулзалт, өөртөө туслах бүлэг гэдгүүдийг хийдэг. За би нэг 3 жилийн өмнөөс энийг сайн дураараа маш олон газар хийж явж байгаа. Тэгээд яг энтэй холбоотойгоор нийгмийн ажлын тухай хуулийг одоо өргөн барьсан. Одоо өргөн барихад бэлдээд очор дараалал хүлээж байгаа. Хэрэв энэ хууль батлагдах юм бол энэ одоо гэмтлийн дараах асуудлуудаа даван туулахад нийгмийн ажлуудын оролцоог нэлээд сайн болгож өгөх юм бол харьцангуй нөгөө нийгмийн амьдрал идэвхтэй хүмүүсэнтэй олон болно гэсэн үг. За гэмтлийн эмнэлэг дээр бид нэг очиж хүлэт хариулсан ийм одоо хүүхдүүд ингэ сууж байгаа байхгүй. Тэгэнгүүт бид нар очиод би өөрөө яг адилхан шорт өмсчихэд одоо 100 байвал те хчин ингэ чам шиг яг ийм хүүхдтэй хүлээ алдсан. Гэхдээ одоо би ийм хэмэлэл өмсөд ингээ марафонд гүгээд ингээ явдаг. Хөл бол ийм төрөлтэй байдаг. Ингэчүүл болдог гэдэг. Тэгэхээр тэр хүүхдэд нэг юм байж болох цаад хязгаараа нь харуулчих юм бол тэр хүүхэд гутрах нь багасна. А тэгхгүйгээр нөгөө мэдээлэл байхгүй болохоор ингээл амьдрал нь дуусчлаа гэл нэг юм ингээл ертөнц харахгүй болоо явчихж байгаа хүнд бол сурах хүсэл байхгүй. Тэгэхээр манад энэ бодлого хэрэгтэйс учраас нийгмийн ажлын хууль, нийгмийн ажлын тухай хуулийг бол өргөн барьж байгаа. За хоёр дахь ажил нь бол саадгүй байдал хүртээмжийн тухай хуулийг яг одоо Баясгалан гишүүн бид хоёр бас энэ дээр өргөн барихаар ингээд бэлдэж ажиллаж байгаа. Энэ хуулийн хүрээнд нөгөө хэрэг одоо миний сэтгэл санаа бэлэн болоо за би сурыг би хөдөлмөрлөе гэд гарах гэтэл нөгөө хатуу бид орчнод нүртэмжгүй болно шүү дээ. Тэрэн зориулсан зохицуултыг хийе гэдэг ийм хуулийн төслийг өргөн барьж байгаа. Тэрийг бид нар олон улсын жишгээс харж агаад одоо 0-3 настай хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмадууд хөгжлийн бэрхшээлтэй гэсэн 4 хүн амд ээлтэй байдлаар ингээд орчныг тохирчуулъя, мэдээллийг зэгцтэй болгоё гэдэг ийм хууль өргөн барьж байгаа гэсэн. Тэгэхээр хэрэв энэ хуулиуд амжилттай явбал энэ асуудлуудаас нэг 10 жилийн дараа ч юм уу 5-10 жилийн дараа арай гайгүй болох байх гэж бодож байна. За засгийн газрын үйл ажиллагаан дээр түрүүний хэлсэн тэр хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажиллах төвүүд буюу олон нийтийн багийн төвүүд байгуулад байна да тий. Тэр төвүүд дотор чинь тэр нөгөө сэтгэл зүйн шилжилтэнд туслах одоо сэтгэл зүйч нийгмийн ажилтан байх хэрэгтэй байхгүй. Монгол тэр хэсэг бүр үнэхээр байхгүй. Байхгүй болохоор хідэн төрийн бас байгууллагууд мэрэгжилтэй хайртай хідэн одоо сэтгэл зүйч нийгмийн ажилтан хүмүүс тэрийг бор зөрхөөр одоо бараг нуруунд дөрөөр даваа явж байгаа. Тэрийг улсын төсөвт оруулах гэхээр голдуу урсгал зардал хэлбэртэй байдаг учраас оруулахад үнэхээр төвөгтэй юм билэ. Нэг иймэрхүү нөхцөл байдалтай байна да. Та одоо яг түрүү хэллээ шүү дээ. Энийг ингээд гэмтийн юм осол ч юм уу те иймэрхүү зүйл тохиолдоод хүмүүсээ хөгжлийн бэрхшээлтэй болж эхэлснээс хойш өөрийгөө хүлээн зөвшөөрч чаддгүй ч юм уу тиймэрхүү нэг юм сэтгэл готрлын байдалтай болдгоо гэж. Та өөрөө яаж давж тулж исэн? Тийм миний хувьд бол яг би 13 та байхдаа одоо морины сунаал нэг үлөө гэмтээсэн. Тэр гэмтэл нь яг юу нь тодорхойгүй тухайн үед эмнэлгийн үйлчилгээ хэцүү байлаа. Ар гэр амьдрал маа ч гэсэн маш одоо хэцүү байлаа. Тэгээд нөгөө айлын хашаанд буудаг байсан айл ч нэг хаяг тодорхойгүй учраас харьяа дүүрэг хороо гэдэг ингээд айгүй төвхтэй. Тэгээд тэгж эмнэлгийн одоо учир нь олдохгүй явсаар гад миний гэмтэл бол 8 сар гарны дараа бол ясны хавдар болж одоо хувраад тэгээд би нэг хүлэт хариулсан. Тэгэхээр тэр үед бол би өсвөр насны хүүхэд байсан. Тэгээд миний хувьд бол би өөрийнхөө одоо нэг хүлгүү байгаагаа үгүйс гэж одоо бараг 20 жил бараг болсон баг. Дотроо үгүйсгээд 20 жил болсон.
намайг миний тэр байдлаас бол ээж минь сэтгэл готролд бас 20 жил те ингээд 20 30 жил болоод 2008 онд би Израиль руу явж сургуульд сурахдаа нийгмийн эрүүл мэндээр сурахдаа тэр чинь нөгөө дайн болж байгаа газар учраас цэргүүд их одоо осолд гэмтэлд ордог дайны. Тэгээ маш олон залуучууд маш гоё хиймэлвэлтэй. Тэгээд халуун газар учраас шорттой ингээд явж байгааг хараад би яг байж бол би миний амьдрал ийм одоо шорт өмсдөг байж болох юм байна. Ийм идэвхтэй байж болох юм гэдэг санааг тэндээс авснаас хойш бол би харьцангуй нөгөө сэтгэл готролтой байсан үеийн арай багасаад ингээд хүлэн зөвшөөрч эхэлсэн гэсэн. Тэгэхээр би жишээлбэл өөрийнхөө хөлгөөг хүлэн зөвшөөрөх гэж 20 жил болцсон байхад надаас илүү мэдээлэл аваагүй хүмүүс хэдэн 10 жилдээ гаццсан. Тэр чигээр явж байгаад амиа оролцсон хүмүүс ч гэсэн зөндөл байгаа гэсэн. Зарим хүмүүс бол энэ эвлэрч чадахгүй одоо гэр бүлийнх нь хин нэг нь ийм байхад эвлэрч чадахгүй байсаар хагаад арх дарсанд орж байгаа асуудал ч гэсэн их байгаа байхгүй. Осол гэмтлийн дараа ялангуяа. Тэгэхээр энэ 20 жилд бол яагаад хүлэн зөвшөөрөв гэж хэлж байгаа вэ гэхээр би үргэлж миний хөлгүүг хүн мэдчихгүй гэдгээс өвхтлээ айж нуудаг гэсэн байхгүй. Дандаа ийм өргөн өмдөмсч ингэж явдаг гэсэн. Одоо бол за би хөл мотой хүн шүү гэдгийг ямар ч хэсэн хэлж агаад одоо яваад алхаад энэ тэнд очиод явж байгаа гэдэг нь бол харьцангуй би тэрийг хэлэхээр сэтгэл өвдгөө болж байгаа гэсэн. Эсвэл нэг юм цээжин дөр нэг юм тэгэлдгээ болцсон. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бүгд ийм болчвол айгүй амарх уулна. Харин тийм. Тэнгуут одоо би түрүү нөгөө асуулт өмнөх асуултанд хэлсэн. Яг ингээд халамжлах л үүрэгтэйгээд төр зэсэх нь бодцсон тий. Гэтэл тэр хүмүүс чинь яг таны түрүүний хэлж байгаа шиг сэтгэл санаа нь нэг жоохон сэргэж ирээд нийгэмдээ оролцоотой байя гэд гадагшаа гарахаар гадаа нөгөө алхаж байгаа зам нь явж байгаа тэрэгэн цэр явах зам нь бүгд одоо хөл гаргүй хүн байтугай хөлтөө хүмүүс явахд ч гэсэн хэцүү те ийм нийгэм огтдаг. Тэгээд нэг газар ажилд орё гэдээ очихоор авдаггүй ч юм уу те нэг юм бүх юм өөдөөс нэг юм хаалттай юм огтаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс чинь тэнд уг нь их шаналж өөрөө ингээд сэтгэлээ ингээд тэр нэг асар их сэтгэлийн дарамтаа даваад гараад ирсэн чинь нийгэм дахиад үлээ авахгүй байгаа. Тэгээ хизээ одоо энэ төр зэсэг те ингээд тэр хүмүүсийг бэлэн болгоод тэгээ ажил дээр нь гаргаад нэг юм амьдрах итгэл өгөөд те зөвхөн тэнд халамжлуулаад суугаад байх биш цаашаа хүсэл мөрөөдлийг ингээ алхах тэр зүг рүү чиглүүлж тэг болох юм бэ те. Тэгээ ер нь таны бодлоор хизээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгэмд ингээ харахад нийгэм нь хүлээж авдаг юм бэлэн болох бол. За энэ дээр би яг одоо яг өөрийнхөө бас хийж байгаа хоёр ажлыг танилцуулъя л да. Товчхон ярих гэж орол те. Хөгжлийн бэрхшээлтэй болохтой хоёр янзаар болж байгаа. Ээжээсээ эрүүл төрөөд эрүүл саруул начиг ингэж явж байгаад одоо гинтийн өвчин юм ослор бэрхшээлтэй болж байгаа. Хүмүүсээ тэр хүмүүстэй орилсан яг одоо бүр дордоогүй байгаа дэр нь авах арга хэмжээ эмнэлэг дээр байх хэвээр. Гэмлийн эмнэлэг 3 дугаар одоо эмнэлэг тэр мэсэл хийгдэт байгаа хүнд одоо өвчний дараах эмнэлэг дээр эмнэлгийн нийгмийн ажилтнууд ажиллах хэвээр. Тэнд байгаа нийгмийн ажилтнууд за одоо хөлөө тайруулчлаа, гараа тайруулсан тий. За сахарын дараах тайралтууд нь ингэж хүндэрч магадгүй ийм хоол идэнэ. Ийм сэтгэл засалд явах хэвээр. Нөгөө хоолны дэглэмж өөрөө сэтгэлтэй холбоотой байхгүй. Тэгэхээр ингэж явах хэвээр гэдэг үйлчлэгээ эмнэлэг дээр байх хэвээр. Энийг бид нар одоо нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэр 2 дахь сэргээлт гэдэг асуудлаар ярихаар эрүүл мэндийн яам бид нар бас ярьж л байгаа. Тэгэхээр би за одоо гэмлийн эмнэлэг дээр бол одоо нийгмийн ажилтнууд сэтгэл зүйч нар ажиллаж байгаа боловч бүр хангалттай сайн бас биш байгаад байна. Хангамж нь хангалтгүй, хүн нь бас хүрэхгүй. Тэгэхээр энүүний оронтойг нэмээд үйлчилгээний дээр нь шинэ бүтэц гаргачих юм бол ямар ч байсан гэмлээс гарч байгаа хүмүүсийн хувьд л одоо сэтгэл готрол үүрэх магадлал нь жоохон буурах хэрэгтэй гэсэн. Энэ бол нэг алхам. За ээжээсээ төрөхтөө хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхдүүд байгаа. Тэгэхээр тэр хүүхдүүдийн хувьд бол эцэг гэх нь өөрсдөө травма одоо гэмтэл авчдаг. Эцэг нь өөрсдөө за манай хүүхд арай гүйлгүүдээ гэж эргэлзээний дундаа хэдэн 10 жил болсон ээж аав нар аргаа бараад сүүлдээ нэг төрөмс байгууллага болоод ингэ явдаг. Тэгэхээр тэд нар чиглэсэн бодлого бас байхгүй. Тэгэхээр энийг байлгахын тулд бас юу ярьж байгаа вэ гэхээр хийж байгаа вэ гэхээр анагаахын их сургууль дээр одоо би багшилж байсан шүү дээ. Тэгэхээр анагаах дээр хамтраад Америкийн бас нэг их сургуультай хамтраад яг мэдрэлийн шалтгаантай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй гэр бүлийн амьдралын чанарын судалгаа хийж байгаа. Энэ судалгааныхаа үр дүнгээр бид нар нэг 600 гаруй гэр бүлийг хамруулсан байгаа. Одоо бид нар бодлогын судалгаан дээр суурилж байгаад бид нар бодлогын шийдвэр гаргаад энэ бодлогоо засгийн газрын
үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулахар зэгч байгаа гэсэн үг. Яг гоо одоо 5 жилийн төлөвлөгөө ингээд яригдчихээн л та. Тэгэхдээ бид нар урьдчилсан байдлаар ингээд баг багаар оруулаа явж болно шүү дээ, тий. Дараа жилж байна, тэрний дараа жил байж болно. Тэгэхээр одоо бодтой гэвэл за нэг 10 жилийн дараа гэхэд бол эдгээр үйлчлэгийн тогтчихно гэж би бодож байгаа. 10 жил хэрэгтэй. 10 жилийн дараа хэд бид нар тэр тооны нийгмийн ажилтнуудаа бэлдчихнэ. Энэ үйлчлэгнүүд манаас харьцангуй жигдэрчин гэж бодод байгаа байхгүй. Дээрэс нь бид нар энэ жилээс анх удаа нөө статистикээр судлах гэдэг чинь Монгол улсын одоо статистикийн судалгаан дээр нөө хүн амын тооллогонд оруулах гэдэг. Энэ тооллогоос бид нар бас нэлээх тоотой болоод аавна. Тэгэхээр энэ дээр гарсан бодлогыг ингээ яриад үзвэл энэ 5 жилийн дараагийн 5 жил бол найдвартай орох учраас 10 жилийн дараа гэж харж болох байх л та. Жохон гонигтай хол байгааз. За та мэдээж одоо намынхаа квотоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг төлөөлж жагсаалтаар орж ирсэн. Гэхдээ та төрийн үйл хэрэгт оролцоод явж байгаа бүх одоо санаачилсан хуулийн төсөл юу гэдгийг те бүх зүйл дээр кноп дарах хэрэгтэй. Тийм учраас ер нь бүгдэнд нь ингээд тэгш оролцоод явах хэрэгтэй хүн гэсэн үг. Гэхдээ яалтчгүй нэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг төлөөлөд ороод ирсэн учраас нөгөө хүмүүс маань таныг харж байгаа нь тодорхой тий. Тэгэхээр за энэ яг бидний төлөө тий бидний орчны төлөө хэрхэн төлөө юу гэж дуурж ийн гэж харж байгаа. Харах нь ч тодорхой. Тэгэхээр өнөөдрийг хүртэл та ерөнхийдөө нэг жил хагас улсын хурлд гишүүнээр суулаа. Энэ хугацаанд хичнээн хуулийн төсөл өргөн барив. Ер нь барьсан уу, барих гэж байна уу? Тэгээд сая бол 2-ын дуртчих шиг боллоо тий. Яг одоо энэ намрын чуулганд дуусахад би 3 хуультай болох гэдэг юм л да. Одоо ялгуурлан гадуурхалтаас сэргийлэх тухай хууль байгаа. Энэ бол нөгөө дээрлэлттэй холбоотой болох. Тий. Ер нь энэ жилийн хугацаанд те ялгуурлан гадуурхалтаас сэргийлэх хууль, нийгмийн ажлын тухай хууль. За тэгээд саадгүй байдлын тухай. Энэ 3 бол яг одоо миний гараас гарч байгаа гэсэн. Яг одоо өөрөө ингэ ажиллаад хуульчтай явж байгаа хуулаа. За ер нь өнгөрсөн жилийн хугацаанд бол чуулганы одоо эрс оролцоогоо авал бүхэл хууль дээр нь бид нар ингээл оролцол явж байгаа юм л та. Тэгэхээр саран чулууны коноп зөвхөн хөгжлийн бэрхшээлийн хүнд ингэж дарагдахгүй шүү дээ. Бүл юмнээр дарагдаж байгаа. Тэгэхээр орж ирж байгаа бүх хуулийн төсөл, бүх одоо хууль тогтоомжууд дээр хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой, нийгмийн эрүүл мэндтэй холбоотой, ахмад наснтай холбоотой асуудлууд яаж байна вэ гэдгийг байнга асууж хүндүүд шаардлагатай бол саналаа өгөөд явж байгаа. За ингээд нийлүүлээд үзэхээр би нэг 14-5 ажлын хэсэгт орсон байгаа гэсэн үг. За жишээлбэл одоо хүмүүсийн хамгийн сайн мэдж байгаачлан магадгүй 185 дахь ажлын хэсэг байна. Одоо бид нар нөгөө их хурлын индикаторуудыг сайжруулад байгаа хгүй. Улсын төсвийн индикаторыг сайжруулж байна. За хөдөлмөрийн одоо эрүүл ахуйн байдлыг сайжруулах хуулийн ажлууд байна. За асрамжийн одоо эдийн засаг гэдэг асаргааны эдийн засгийн тухай хуулийн асуудлууд байна. Боловсролын зээлийн сангийн журмыг хэрэгжилт биелэлд ямар байна? Энэ асуудлаар ажлын хэсэг байна гэдэг. Ингээд тоолвол нэг 14-5 хуулийн ажлын хэсэгт орсон би ингээд яваад байгаа. Хүний эрхийн одоо үндэсний 2 дугаар хөтөлбөр дээр ажлын хэсэгт нь байгаа гэдэг. За өчигдөр урж өдөр жишээлбэл их хурлын энэ нөгөө 5 жилийн төлөвлөгөөний ажлын хэсэгт бас орсон ингээд явж байгаа. Тэгэхээр эдгэрэг хэрэг нэмэх юм бол за 20 арай хүрэхгүй баг. Гэхдээ ер нь бол нэлээд олон гэсэн үг. Яагаад бүгдээрэнд нь оржин гэхээр хаана тэнд хүний эрхийн асуудал хүнд чинь тэнд ямар нэгэн байдлаар одоо хөгжлийн бэрхшээлийн хүний асуудлууд, ахмадын асуудлууд, хүүхдийн асуудлууд явж байгаа байхгүй. Тэр энэ утгаараа бол бараг 20-од одоо ажлын хэсэгт ороод ингэ явж байна гэсэн. Тий. Өөрөө тэргүүлж ажиллаж байгаа нь бол энэ удаагийнх төр бол 3 хуулийн төсөл байгаа байхгүй. За тэгээ байнгын орооны ажлын хэсэг тогтоол гэвэл бас явж өгнө л доо. Нэлээд тийм ба. Одоо энэ санаачлах гадаага 3 хуулийн төсөл байнгын ороор орог байгаа тий. Одоо ди парламент төр тавьсан хилцүүлэг хийж байгаа. Нийгмийн ажлын тухай хуулийг бол эх 7 хоногоос баг надад нөгөө очор дарааллынхаа дагуу баг болох уу гэж тааж байна. Тий. Ялгуурлан гадуурхал бол ди парламент төр тавьсан засгийн газар руу явуулаа санал авсан байгаа. За. Сая нэр нэг зүйл асуух нөгөө манай их хурл болдог ш танай их хурл бол тэнд хүний цүнх болгох ус тэр таны цүнх болгох юм байна. Тийм миний цүнх болгох ус. Тэр болохоор яг нэг настай одоо хүн андуураад тэгээд аваа явсан баг. Тэр нөгөө бүгдээрэнд нэг юм цүнх тарааж өгсөн. Бид тэр дотор нь өөрийнхөө бүх юмаа хийцэн том цүнх учраас тэгээд нэг настай хүн одоо
андуураад минийхийг одоо аваа явсан юм уу да. Тэгээ би эргээд ирсэн чи миний зүг байхгүй. Тэгээ нилээ хайсан тэр аваараа. Тэгсэн чинь нөгөө бид нар зураг мураг авах гал ингээл божигнж байгаа штэ хүмүүс. Тэр хооронд нэг гişүү маань би очиод нөгөө өөрийнхөө цугийг шалгаад өгөөч минийхийг андуурсан боллоо зарлаад өгөөч гэлсэн байхгүй. Тэгээ зарлсан чинь орон даяар юм болсон баг шиг байлаа тийм. Тэгээ буцаагаад тэрийг нэг хүн алаад ирсэн л те андуур авцсан байна гэдэг. Нэгнийхээ цүнхийг хүртэл голгаалаад гэтэл. Харин тэр их тийм онцгой цүнхөө олсон шүү би. Тийм. За баярлалаа. Хоёулаа өөрийг цаг орчим ярьчлаа. Тэгээд ерөнхийдөө яг нөгөө нэг мөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө яг юу хийж байгаа юм тийм ээ. Тэгээд улс төр ер нь таны өөрөө чинь бодол ямар хуу байгаа гэдгийг яриулах гэж хичээлээ. Тэгээд хитрхи урт юм ярьчаар бас хүмүүс залхаад идэх юм уу гэдэг. Ямар ч ирж танд ярьж өөрийнхөө хийж байгаа ажлуудыг болон зарим нэг зүйлийн талаар ярьсанд баярлалаа. Танай үзэгчдэд бас амжилт хүсье. Тэгээд маш гоё логиктой яриад гаргаад ингээ хуваалцсан юм билээ. Тэгээд энэ яриаг доогуур нь сабтайтлтай байж өгвөл Тийм тэглгүй байх уу тий. Хүмүүс үзэх байх гэж бодож байна. Баярлалаа. За баярлалаа. За